За бүгдээрээ чимээгүй цагаа эхлүүлцгээе. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв зуурхан гэсэн сэдэв байна. За Библийн ишлэл 1-р Тимот 6-гийн 12. Итгэлийн сайн тэмцлэр тэмц. Мөнх амийг зур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл үзүүлсэн гэсэн байна. За хамтаа залбираад эхлэе. Эзэн минь бид таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээ та өөрийнхөө үгээр өнөөдөр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Телевизээр спортын хөтөлбөр үздэг хүмүүс амьдралын янз бүрийн үеүүдэд улаан хөнжлөө авч явж буй нэгэн залууг харуулсан зар сурталчилгааг харсан байх. Улаан кардиналын логотой тэр хөнжил өнөөх залуугийн өнгөрсөн амьдралтай нэгт холбоотойг илтгэх дүрслэл гардаг. Тэрээр хичээл номоо давтахдаа өнөөх хөнжлөөрөө ороо бүтээж, бөмбөр тоглохдоо хөнжил дээрээ сууж, гэрээсээ гарахдаа машины багажинд хийж, найз охинтойгоо кино үзэж байхдаа нүмерсэн байх нь харагдана. Эцэст нь зар сурталчилгааны төгсгөлд спорт байхгүй бол бид юунаас зуурах вэ гэсэн бичиг гарах ба өнөөх залуу хүүхдүүдийнхээ хажууд байгаа хөнжлөө эвхэж буй дүрс гардаг. Бидний хувьд спорт баг хамт олон гэдэг чухал болохыг тэр зар сурталчилгаа харуулдаг. Дасгалжуулагч бид багаа ялалт байгуулахад нь туслахыг хичээдэг. Харин хөгжөөнд дэмжигчид багаа амьдрал үхэл шийдэх гэж байгаа мэт дэмждэг. Гэхдээ Есүс Христийг аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрсөн хүнд спортоос илүү гайхалтай зүйл бий. Есүс Христтэй тогтоосон харилцаа бол сэтгэлийг элбэг дүүрэн болгох гайхалтай зүйл гэдгийг Паул мэдэж байсан тул тэрээр Тимотод мөнх амиас зуур хэмээн загсан байдаг. Бидний хувьд ч мөн адил Есүс бол мөнх амьдралын их сурвалж, амьдралын бүх үеийн итгэл, найдвар гэдгийг хүлээн зөвшөөрч түүнээс зуурах хэрэгтэй. Христ бидний гараас барьсан тул бид ч мөн түүнээс зуурах хэрэгтэй. Хэрвээ бид Есүсээс зуурвал бидний эргэн тойронд байгаа хүмүүс Бурхны итгэмжит хайрыг олж харах болно гэсэн байна. За дуулал 119-ийн 30-аас. Үнний замыг би сонгож, өмнөө би тогтоолуудыг танд тавьсан. Гэрчлэлүүдээс тань би зуурна. Эзэн намайг ичхүрт бүү унгаач. Та зүрхийг минь уужруулах учир тушаалуудын тань замаар би гүйх болно. За үргэлжлүүлээд Марк 7-гийн 6-аас. Есүс тэдэнд хоёр нүрт та нарын тухай Исая зөв иш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. Энэ ард түмэн намайг уруулаараа хүндэлдэг. Гэвч зүрх нь надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж харин надад дэмий мөрөгдөг. Та нар Бурхны тушаалыг орхигдуулан хүний ёс заншил баригддаг гэвэ гэсэн байна. Амен. Тэгээд өнөөдрийн үг үргэлжлүүлэн та бүхэнтэй ярих болтугай. Тэгээд Бурхан ивэг